Өнөөдөр бол 7 сарын 2025 оны 7 сарын 29-ний өдрөө. Тэгээд маргааш энэ байрнаасаа нүүх гэж байна. Анх Германд ирээд орсон байр маань энэ гоё вивтэй энэ байрнаасаа нүүх гэж байна. Тэгээд юмнуудаа ер нь пакэжлаад эхэлсэн гэдэг. Ер нь энэ бүх юмнуудыг цуглуулна, эмхлэн, бэлтэн гэдэг ер нь зэрэгтэй юм байна. Ингээл бүх юмнуудаа хоослол, ингээл бүх юмнуудаа гаргаал. Тэгэл нэрийг бүгдийг нь хоослоод тэгээ хөргөгчөө бас хослох хэрэгтэй байгаа. Тэгэл энэ ингэж тахгүй. Энэ бас юм байхгүй. Бүгдийн ер нь бол энэ хоёр цэнданд хувцснуудаа олохтойхондоо багтаацсан байгаа. Тэгээд гэсэн ингээд юу байхгүй. Үнэхээр бол ингээ хүргэх машин байхгүй учраас цэндамаараа баг 2 удаа явах байх гэж бодож байна. Тэгэл нүүлээрээ. Анх удаага tid. Ер нь бараг анх удаага л ганцаараа нөхч юм л та. Тэгээд нүүх ямар хөө байд юм бэ? Харъя. Үзье. Бралти. Нэмэх 34 градус. Яа, овн дотор байгаа юм шиг л юм штэ. Их сайн орж ирсэн. Одоо чиндамаас судлаа дахиад буцаад явна. Тэгээд фифтэй юм байна. Тэгсэн чинь эндээс хүн тийм. За нүүх процесс үргэлжилсээр. За ерөнхийдөө л нүүхэд бэлэн болчихсон. Яг анх ирэхэд ямар байсан яг тэр хэвээр нь хүлээлгэж өгөх гэж байна. За 7 сарын 1-ний байрнаас гарч ийна. So sad. One eternity later. Hi. За танаас бэрэ танилцуулъя. За энэ болохоор манай байр үүдэндээ ийм ширээний теннисний ширээтэй. Тэгээ ширээний теннис тоглож болно. Тэгээ цаана бас сургуультай. За тэгээ ийшээ харах юм бол энд хогоо ангилж хайдаг хэсэг байна. За тэгээ үүдэрээ ингээд суучиж болдог. Тэгээд хамгийн гоё нь манай байр яг үүдэндээ автобусны буудалтай. Яг үүдэндээ бугаал орчихно. За ингээд орох юм бол ингээд манай постны хэсэг харагдаж байна. За тэгээ орохдоо чип уншуулад ордог байгаа. За одоо ингээд тийшээ гарнаа. За одоо яг танилцуулъя. Ингээ хаалгаар ороод. За. Ингээ коридор байна. Ингээд коридор. За ингээд шууд чигээр явах юм бол миний өөр харагдаж байгаа. За ийшээ болохоор 0 харагдаж байгаа. 0-ийн өрөө нь болохоор ийм дүүрстэй. Тэгээд тол байна. Энэ ингээд эмэгтэй хүмүүсийн юмнууд ийм их. Тэгээд энд зүгээр л нэг юм энгийн 0-ийн өрөө байна. Гэдэг. За тийм энэ талдаа. За тэгээд энэ гэрэл коридорын гэрэл. За тэгснэ эндээ ийм шүүгээ байна. Энэ шүүгээнд юу байгаа вэ гэхээр ийм шатайсан. Энд ямар учиртай шатay мэдгүй. Тэгээд энэ зонтгоо хийсэн байна.
За ийс ингээд шүтгээр явах юм бол миний өрөө байгаа. За тэгээд зүүн тийш явах юм бол яа энэ оюутны байрны хамгийн гоё нь яг энэ галтгооны хэсэг амар том. Манай өмнөдийн галтгооны хэсэг байгаагүй шүү дээ. Энэ болохоор энэ юу том галтгооны хэсэгтэй. Тэгээ ширээ мөрөн бүр амар гоё. Тэгээ эндээ цуг суугаад хоол идэхэд үнэхээр гоё байдаг. Гэтэ энэ дээр дуков байхгүй. Гэтэ хоёр хөргөгчтэй айгуу гоё. За тэгээд ингээд дээгүүр бахан амтлагчудаа өрсөн байна. Тэгээд энэ билет нь үнэн гоё юм билий. Айгуу тийм хурдан халдаг. Өмнөх байрны билетийг бүр амар удаан халдаг байсан за. Тийм бүр үнэхээр гоё хурдан халдаг. За энэ ингээд манай цуг амьдардаг. Охины маань найзын өрөө. За тэгээд энд нэг жижигхан юм коридор шиг юмтэй. Энд өвөл халах байх. За энэ ингээ миний өрөө байна. За миний өрөө энэ жоохон зэслэггүй ер нь тэр чигээр л байна л да. Энэ нэгээр ингээ хамаг хувцснуудаа өлгцөн. Гэтэ энэ бүр айгүйх тийм шүүгээ те. Одоо ийм жижигэн. Тэгээд энэний арт ер нь ингээ илүүттэй юмудаа хийцдэг. Тэгээд нэг юм нь энэ чиндам хийх газар байхгүй мэлээ. Тэгээд чиндамаа ингээ ил тавиад байгаа. За энэ гэрлээ унтраач хий. Яа. Энэ хаалга аягүй сайн дуу тусгаарлалтай гэж санагцсан. За тэгээд энэ нэгээр ингээл жижиг сажиг юмнууд ингээд үрчигсэн. Энэ тэгээд миний ширээ. Одоо хичээл төр амарсан байгаа болохоор нилийн хичээл хийдэггүй ширээ болж байгаа гэдэг. За ингээд ормааны. За тэгээд гадагшаа бол бас их гоё харагдана. Сараа. Үнэн гоё. Яа энэ сүм энд ингээд өглөө болгон амар хоох дуурдаг байхгүй юу? Ер нь сүмийн хоох. Тэгсэн чинь энэ сүм дуурдаг юм байлаа азар. Тэгээд ер нь бол өмнөх байрыг бодвол чимээ нилийн баг байгаа. Үнээр таалагдчихж байгаа. Тэр орчнонч тэр тэгээд байрны доторлонч тэр ер нь нилийн таалагдчих байгаа шүү. Энийг ер нь нийтөө түрүү амар наар тусаад ирсэн. Тэгээд нэрээ гэрэл нь айгуу гоё ястаг. Одоо ингээд тэнгуү тэндээс гэрэл асна. Тэгээд энэ нь ингээд тодорч модорд юм бэлээ. Ингээд бүдгрээд тодроод стимлээ. За тэгээ нөгөө гэрэл нь болохоор энэ дээр асдаг. Ми үснээ амар ургасан байгаа. За тийч яах вэ? За тэгээд энэ байр нь болохоор яг оюутны байр. Манай өмнөх байр болохоор яг тийм оюутны байр байгаагүй баггүй юу? Ингээд ер нь бараг нэг хагас буудал маягийн ингээд сар болгон цэвэрлж мэвэрлдэг заяа. Тэгээд тэр галтгооны хэрэгслүүд нь бүгдээрээ цаанаасаа байсан. Тэгэл ер нь нэг хагас буудлын байдалтай байсан бол тэнд тэгээд оюутнууд ордоггүй байсан. Харин энэ орсон байр маань яг жинхэнэ оюутны дотор байр. Дандаа оюутнууд энд байгаа гэсэн үг. Тийм болохоор ингээд бид хэд өөрсдөө ингээд одоо чинь ор хүнжлийн хүнжил дэрмэр гэдэг ч юм уу тэгээд хариулын тавг тэгээд галтгооны юмнуудаа бүгдийг нь өөрсдөө авах хэрэгтэй болсон. Тэгээд ерөнхийдөө IKEA-гаас авсан амар гоё хариулын тавг тоогоо. Тэгээд хүнжил ер нь яг хэрэг болтой бүх юмнуудаа л авсан. Тэгээд энэ байр нь болохоор ингээд эхлээд нөгөө барьсаа мөнгөж өгдөө штэ тэр нь 400 евро өгсөн. Тэгээд сарын 320 лөө. Ер нь сарын 320 евро гэжсэн баха. Тийм. Нэг юмрхүү. Гэтэ яг энэ дотор байр маань болохоор ингээд саяхан засвар хийж дууссан. Тэгээд ингээд шинээр яг хүмүүсээ аваад яг сая л ингээд бүх байрнууд нь оюутнуудаар дүүрээ дуусч байгаа юм билээ. Тэгээ шинэ байр болохоор ингээ ер нь бүх юмнууд нь шинэ амар гоё таалагдж байгаа. Тэгээд манай ингээ зарим хүмүүс нь болохоор тийм энэ болохоор зүгээр хоёр хүний биг яахгүй юу ингээ хоёр өрөөтэй хоёр хүнийх гэсэн үг. Тэнгүүд зарим нь болохоор 5 хүний 4 хүний мөний гээд янз бүрийн байрнуудад ингээ хуваагдаад орчихсон.
Тэгээд маа тэр хэд болохоор ингээд зарим нь герман хүмүүстэй, зарим нь ингээд гадаад хүмүүстэй ер нь янз бүрийн өөр өөр байрнуудад орсон. Гэтэ би ерөөсөө тэр байрнуудыг нь явж үзег байгаа. Тэгээд ер нь бол нүүж ирчээд сар гаруй болж ийн. Тэгээд энэ хавьдаа тасцуу. Энэ байрны ер нь бүх юм гоё. Гэтэ нэг юмнаас босна. Ингээ жоохон маа одоо их сургуульд орох юм бэл их сургуулиас жоохон хол. Тэгээд одоо бас хэлний бэлтгэлээсээ нэг 30-аад минутын зайтай. Юу нь бол. За нэг тиймэрхүү байна. Тэгэл ер нь зарим одоо өмнө нь бид хэдчээ ингээд яг ганцаар амьдарч ирсэн штэ. Одоо болохоор ингээд хоёулаа ч юм уу ер нь хамгийн багтаа хоёулаа ерөөсө ганцаараа байгаа хүн байхгүй. Тэгээ хоёр юм уу тэрнээс их хүнтэй ингээд цуг амьдарч байгаа болохоор энэ жоохон зарим нэгэнд нь асуудал гарч ирж байгаа гэж сонссон. Гэтэ тэгэл уусаа тэгэл цуг амьдарч байгаа юм та асуудал мундахгүй штэ. Гэтэ яг миний хувьд бол яг цуг орсон охин маань айгу санаа нийлдэг болохоор ер нь нэлээд дэжгүй байгаа шүү. Энэ нэлээд дэжгүй байгаа. Тэгэл дикка ойдны амьдрал одоо энд эхэлсэн шүү дээ. За нэг юмрхүү тэгээд цуг байсан энэ үртэл үзсэн баярлаа баяртай.